маань ерөнхий гол агуулга бол тухайн хүний архив, одоо дурсамж, тэгээд тухайн хүний одоо түүхийг одоо бас мөнхлөх зорилгоор энэхүү нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгээд та өөрийнхөө бас дурсамжаас бас хуваалцвал бас яг тод одоо санагдж байгаа Солонгос улсад одоо анх ирээд ямар шүү байсан энэ бас дурсамжаас хуваалцвал. Мөчгөл мэдээж хөгжилтэй мөчүүд бол хүний амьдралд бас зөндөө байдаг тий. Дурсамжтай мөч гэж ярих юм бол ер нь багын дурсамжтай мөч гэхээр аавтайгаа өнгөрөөсөн мөч маань л одоо эргэн харахад их дурсамжтай мөч юм уу гэж ингэж бодоод байгаа юм. Миний багнаас жирийн Монгол хөдөөний хүүхдийн амьдрал тий туулдаг амьдралын дагуу ер нь бол туурж өнгөрсөн тий. Манайх бол жирийн л нэг малчин айл байсан. Эцэг их хоёр маань бол бусдаас ялгарх юм юу ч байхгүй тий. Ерөөсөө л хөдөөний нэг малчин айлууд ямар байдаг вэ? Яг л тэрл бүрэг одоо борго амьдралаар их юм амьдэрсэн. Мэдээж тэгэл хөдөөний хүүхдүүд сургуульд орох гол сумын төв ордог, айлд суудаг тий. За би ч гэсэн тэр одоо юуны дагуу амьдралын жамын дагуу одоо эхний 3 жилээ бол айлд сууж ингэж өнгөрөөсөн. Оюутны зөвлөлийн даргын ажлыг хийж исэн гэж юм. За энх орчлын их сургууль одоо бас тэнхмийн эрхлэгч хийж исэн. Энэ талаараа бас танилцуулбал. Оюутны зөвлөлийн дарга хийгээд яхад надад их одоо өөрт минь суусан туршлага их биелдэ. Юмыг ер нь удирд нь тийм тэгээд бас оюутны зөвлөлийн дарга хийж байхдаа бас шинэ жилийн үйл ажиллагааг айгүй сайхан зохион байгуулж ирсэн юм байна гэж би боддгийн. Өмнөхөөс их гоё сэтгэл гаргаж айгүй сэтгэл гаргадаг. Тэгээ нөгөө олон улсынхаа залуучдын холбооны хүчийг бас ашиглан янз бүрийн техник технологи одоо эд хөрөнгийг бас ашиглаж ирсэн юм шиг байна. Тэгээд ч тэр юм уу тийм бас ямар ч урд урдных жилүүдээс их гоё тийм шинжилгээ энэ төр зохион байгуулад бас манай сургуулийнхаа их тэгээд тэгээд би 2 дугаар курсээс эхлээд олон улсын залуучдын холбооноос төлбөрөд төлөвлөдөг. Тийм тийм бас их том амжилт тий. Хөдөөний хүүхд ингээл төлбөрч байхгүй ингээл тий. Тэгэл хичээгээл явсны маань хүч юм уу да тий. Тэгэл их сайн хүмүүстэй уулздаг байлаа. Тэгээд төлбөрөө 3 жил төлбөрөө би тэр холбооноос төлөвлөсөн. Тийм тэгээд 4-р курсынхаа одоо усын шалгалтыг өгөхөөс өмнөхөн би Солонгос руу бас л би нэг хүсээлж одоо өөрөө хүсээл тий явъя гэл ингээл зориол ч юм уу ингээд яваагүй залуучдын холбооноос одоо их сайн ажилласан одоо хичээлж ажилласны маань одоо шагнаж тий тэгэл арай гайгүй гэсэн гişүүдээ гадаад руу гаргаж сургадаг байсан тий ер нь бол явуулдаг тийм байсан нэг солилцоо тий тэгэл ингээл юуны шугамар тэгээд би бас залуучдын холбооны тэтгэлгээр 2000 төгсгөөс өмнөх төгсгийнхаа яг өмнөх 2003 оны 3 сард Солонгос руу ирж Солонгост 2 жил сураад Солонгос хэл гэдэг зүйлийг тэндээс сураад тэгээ буцаж очиад инх орчлон гэдэг сургуульд Солонгос хэлний багшаар ороод тэндээ бас мэдээ зөндөө хүчтэй явдал болж байсан. Тэгээ бас л би хичээж л байсан. Ер нь бол би чадахгүй гэл ингээл бууж өгөөгөө. Нөгөө чадна одоо болгох нь ер нь тэгэл чадна гэл ингээл чадлаараа хүн өөрийнхөө хэмжээнд хичээгээл те ингээл ажиллаж байсан. Тэгээд 4 жил ажиллаад 5 дахь жилдээ би техник эрхлэгч болсон. Яг нь ер нь бол ажлын туршлага гэдэг хүний хүнд алтар хүнд албан тушаалыг зөвхөн өөрөө авчирдаг юм шиг санагддаг шүү дээ. Би өөрөө хувьдаа тийм үзэлтэй байдаг. Хүн ер нь нэг юм тууштай ядарч болно, бэрхшээл тулгарч болно, хэсэгхэн амарч болно. Манай багштай заадаг. Амарч болно. Ерөөсө хаяж л болох. Тэгэл хичээгээл явхад бол амжилт гэдэг нь өөрөө ирнэ гэж бас сургадаг байсан. Тэгээ би бас тэр үзэл бодлыг бас баримталдаг юм бол. Тэгэхээр инфоршн ч гэсэндээ би залуу хүүхэд, жоохон хүүхэд бас тэгэл би жоохон байна, би чадахгүй ингээл бууж өгөөгүй. Хичээгээл мэдээж сул тал тий чадахгүй мэдхгүй зөндөл байсан баг. Тэгтэл хичээгээл явдаг гэсэн. Тэгээд инх орчны сүлдээ техник эрхлэгч яриад ирчихсэн. Ер нь бол хариуцлагатай албан тушаалт хэцүү шүү дээ. Тийм. Их ажил байдаг. Тэрний хажуугаар бас хүнд хариуцлага гэдэг юм бас мэдрүүлдэг. Яг би жоохон хэмжээнд одоо баг залуу техник эрхлэгч биш би алдаж олно гэж болохгүй шүү дээ. Тэгээд адилхан л бас би бусад техник эрхлэгч нар шиг л хариуцлагатай сайн л ажиллахыг л одоо хүсдэг тий хичээдэг тийм. Тэгэхээр энэ маань бас юмыг арай өөрөөр харах нэг өнцөг бас болж өгдөг юм уу гэж би боддгийг. Тэгээд би их орчлонд ажиллаж байхдаа л би ер нь за энэ ер нь явандаа энэ боловсролын салбар их чухал салбар болох юм байна. Тийм болохоор одооноос л ер нь би жоохон мэдлэг мэрэгчлээ дэвшлүүлэе гэж ингэж тэр бодол надад одоос 6 жилийн өмнө 7 жилийн өмнө сууж ирсэн. Тэгэхээр тэгээд би за ер нь би Солонгос явж доктор сурна гэж
тэр үед л би тэнд ажиллаж байхдаа тэр шийдэл тэгж одоо ойлгох гараал тэгэл би 2010 онд одоо доктор сурахаар ирсэн. Докторийнхоо зэрэг болон дипломынхаа ажлын талаар бас сонирхол бол Солонгост одоо докторт 4 жил сурлаа. За сайхан дурсамжтайгаа юм өгч их байлаа. За зовлонтой тий сэтгэл шалгасан одоо хэцүү одоо ийм бас дурсамж өгч их байлаа. Тэгээд амьдрал чи угаасаа хоёр талтай болохоор тий аль аль нь энэ 4 жилийн хугацаанд бол болж өнгөрсөн. Эцэстээ бол ямар ч байсан докторийн зэргийг бол хамгаалсан. За миний дипломын сэдв болохоор Чингис хааны эрхтэг шүүзэл гэсэн ийм сэдвээр бол хамгаалсан. Яг ер нь бол миний бас санаа байгаагүй. Бас манай удирдагч багшийн маань санаа байсан. Тэгээд би өөрөө бас эхэндээ бол жоохон дургуудуу тий би угаасаа түүхийн ч хүн биштэй энэ сэдвэр одоо би бичиж одоо энийг хамгаална гэхэд надад бол одоо би бол өөртөө итгэлгүй байна гэж ингэж хэлэхэд манай багштай би бол одоо чамаас нэг 10 алхмын цаадахыг харж чадж байна. Чи энэ сэдвэр хамгаалсан байхад чамд энэ бол одоо ирээдүйд чи хэрэг болно. Тийм ер нь бол одоо дэлхийгээр тойроод тий Чингис хааны тухай лекц уншаад явах ийм л одоо мундаг хүм болохоос болоосай л гэж би одоо хүсэж байна. Тийм цаг үеч гэсэн одоо утахгүй ирнэ гэж ингэж багш маань бол аяг ихтгэл найдварыг өгсөн. Дэлхийн түүхэнд одоо ганцхан удаа л одоо бүх шашин үзэл бодлууд тий ингэж одоо зөгцөж нэг дор зөгцөж одоо бие биенээ хүндтгэн оршин тогтножсэн үе бол зөвхөн их Монгол улсын үйл байдаг л да. Тэгэхээр тэр нэгдүгээрт тэр одоо үеийг тий иргэн сануулах. За хоёрдугаарт нь бол энэний цаана бол одоо агуу Монголын одоо уламжлалт ёс заншил байсан юм аа. Тий энэ зүгээр нэг Чингис хаан гэдэг хүн ганцаараа одоо мундагтаа энийг бол хийцэн юм шээ. Үүний одоо ерөөсөө үндэс суурь нь бол тий монголчуудын одоо үндэсний тэр мөнх тэнгэрийн үзэл гэж энэ үзэл байсан юм аа. Одоо мөнх хөх тэнгэр бүхэл хүнд одоо ядууч хүн бэ, баянч хүн бэ, хүүхэд ч, хөгшин ч бүгдэнд нь ижилхэн л одоо нарны цэцэрэг түгээдэг. За тэгээ үүнтэй адилхан энэ одоо үзэл бодлоор цаана одоо улс суурь нь байсан юм аа. Тэгэхээр одоо монголчуудын энэ түүх соёл уламжлалт ёс заншил гэдэг бол одоо үнэхээр орчин үеийн энэ одоо асуудлыг шийдэх ийм одоо сайхан уламжлал юм аа гэдгийг таниулах. Өнгөрсөн жил 8 сард нөгөө төгсөлтийн баяраараа ирсэн. Тэрнээс хойш ирээгүй жил болоод ирчихсэн шүү дээ. Сайхан байна. Чүнчээ маань хэвээрээ дээ. За ингээд SS студийн хамт олон маань Сөүл хотоос зориудаар одоо миний төгссөн Каваник сургуультай танилцахаар хүрэлцэн ирсэн байна. Ингээд энэ замаар жоохон явах юм бол Каваник сургуулийн хотхон байгаа. За ингээд ороод танилцгаая. За ингээд орох халгаар нь орцгоох уу? За тэгье. Гоё байгаа сте. Цэцгийн ногоог нь харалтай. Орчин бол үнэхээр гоё шүү дээ. Их гоё. Тийм байгальтай ойрхон сургууль шүү дээ. Манай Каваник сургууль. Ахаа. Мэдээж би одоо Каваник сургуулийг төгссөн болохоор сургуулаараа бол мэдээж бахархан. Тий. Ер нь бол бусад сургуультай харьцуулахад харьцангуй их гоё байгальын орчин сайтай газар гэж бодоод байгаа шүү дээ. Тий. Одоо ингээ жоохон доош оронгууд энэ номын сан маань байгаа. Энэ баруун гар талд Чонжигван гэдэг хоолны газар трентерийн газар тий оюутнуудад үйлчлдэг юм газар байгаа. За хамгийн анх одоо 5 жилийн өмнө анх энэ сургууль дээр ирэхэд ванталс шиг санагдчихжээ шээ. Хаана юу байгааг нь мэдчихгүй. Одоо ингээ харахаар нэг уулал байгаа юм тий. Тэгэл энэ уулан дотор чи энэ олон салаа замаарч өстө төөрж игдэг байлаа шүү дээ. Инээдтэй. Тэгээ оюутнууд нөгөө замаа товчлоод уулан дээгүүр айгүйх явцдаг. Нэг оюутантай хаал явахаар л нэг уулан дээгүүр яваал шаал мэдхгүй газраар яваал төөрөөл бүр гэртээ арих гэж бас нэлээд л юм болдог байлаа. Энэ бол яг урд хаалга нь, хойд хаалга, баруун хаалга гэдэг ингээ 3 хаалга байгаа. Тий. Хоёул газрын зурган дээр нь очиж үзэх үү? Тэгээ. Тэр газрын зурган дээр очиж үзье. За. Сургуультай ирсэн чи сайхан байна. Юу мэдрэгч байна? Яг л нэг оюутан ингээд маргаашийн хичээл илтгэл яах вэ гээл те санаа зовоол одоо хичээлээ хийх юмсан гээл өшөө бас энэгээр чинь зугаалах юмсан гээл дээрээс нь ажиллаа хийх юмсан гээл
шаналал зүгээр энэ хооронд ингээл зугаалаад явжсэн. Тэр сайхан оюутан үеийн тэр сайхан дурсамжид сайхан санагч. Энэ одоо яг энэ талд номын сан харагдаж байна тэр арай. Тэр энэ бол хажуудлын гол номын сан. За ингээ манай сургуулийн кампус байна. Энэ зураг. За нийтдээ одоо эндээс 100 гэдгээс ахуулах юм бол 520 хүртэл. Тэгээ энэ бол ингээ баашин барилгууд. Тэгэхээр ийм том сургууль гэсэн үг л дээ. Энэ бол Солонгос бол 8 мужтай. Муж болгонд нэг улсын сургууль байдаг. Манай энэ Каван их сургууль бол Кавандо буюу Каван мужийн улсын сургууль. Тийм тэгэхээр маш том хотхон гэсэн үг л дээ. Нийт чи одоо энэ 78 барилга байдаг гэсэн. Үнэн үү? Магадгүй тэр явцаа байгаа хаа. Би тоож үзег болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол үнэхээр том шүү дээ. Энд чинь бүхэл бүтэн мужийн улсын сургууль шүү дээ. Зөв. Муж гэдэг маань одоо манай аймагтай бол харьцуулж шүү дээ. За ингээд номын сан энэ зүүн гар талд харагдаж байгаа номын сан энэ бол маш том номын сан. За хэдэн давхар вэ? 5 давхар. За газар дорхтойгоо 6 давхар ах шүү. 6-7 давхар ах шүү. Тэр чигээрээ энэ бол номын сан. Тэгээд зүгээр л нэг сургуулийн номын сан шүү дээ энэ бол тий. Хэд бол асар том. Дотроо бол үнэхээр тогтлог. Ном уншиж болно, кино үзэж болно, ядарсан үедээ амарч болно. Ер нь тэгэл хичээл хийж явах явцад одоо авч болох бүхэл үйлчлэгээ бол энэ дотор байгаа. Танах чи одоо хичнээн номын сантай юм бэ? Нэг 24 цагийн номын сан байдаг гэсэн. Сургууль болгон л гэсэн өөрөө гэсэн жижиг номын сантай шүү дээ. Энэ бол яг төв сургуулийн номын сан. Бүх хүүхдүүд одоо энд бол хичээл номоо хийж болно. Тэгээд одоо сургууль болгон өөрөө гэсэн жижиг номын сангуудтай. Сүгээс одоо хаашаа явах вэ? Энэ бол одоо ингээд манай энэ сургуулийн яг төв хөшөөтэй хэсэг байна. Каван их сургуулийн бэлэг тэмдэг болсон энэ хөшөө байна. За ингээд одоо өөрийнхөө Каван их сургуулийн яг одоо бэлэгдэл болсон хөшөөн дээр ирсэн байна. Энэ хөшөөний утга учир болохоор 2000 оны 6 сарын 1-ний өдөр сургуулийн зүгээс одоо шинэ мянганыг нээж шинэ мянган хүн төрөлхтний оюун санааны дээд одоо ухамсарвал одоо заах буюу сурах тий багшлах буюу сурах энэ үйл явц юм аа. Тэгэхээр энэ үйл явцаар дамжуулаад хүнд шинэ мянганда хамтдаа бүтээн байгуулалтыг хийя. Бүтээн байгуулалтаар одоо энэ дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулъя гэсэн ийм утга учиртай бөгөөд хөшөө маань 3 хүн одоо дэлхийн бөмбөрцгийг өргөцсөн байна гэдэг маань. Тэгэхээр манай сургуулиас гарч байгаа одоо энэ төгсөгчд те энэ оюун санааны бүтээлүүд маань одоо хүн төрөлхтний хөгжилд одоо энэ 3 хүнийг ингээд хүн одоо дэлхийг төвч байгаа мэтэр хувь нэмрээ оруулах юмаа гэсэн ийм утга учиртай. Энэ сургуулийг яагаад сонгоод ирэх болсон тухайгаа бас давчхан ярих гэж бодож байна. Монголоос Солонгос руу явж сурах болсон. Тэгээд ямар сургууль сурах вэ гэдэг ингээд бас нэлээ бодол хийсэн л дээ. Тэгээд нэгдүгээрт бол манай нөхөр тэгж хэлсэн. Би бол одоо халуун газар бол байж чадахгүй. Тийм болохоор хүүтэн газар хамгийн хүүтэн газрын сонгох хэрэгтэй гэж. Хоёрдугаарт нь болохоор мэдээж эрэг гэр бүлээрээ амьдрахаар санхүүгийн асуудлаас том асуудал болох байхаа гэж бодоод хамгийн одоо эдийн засгийн хувьд хямдхан сургуулийг хайж эхэлсэн. За ингээд одоо хүүтэн буюу эдийн засгийн хувьд хямдхан сургууль манай Каван-ыг сургууль болж таарсан. Тэгээд ер нь бол анх сонгож ирсэн шалтгаан маань энэ л дээ. Би бол Хангук хаг буюу Солонгос судлалын ангийг төгссөн. За Солонгос судлалын ангийг яагаад сонгосон бэ гэхээр би өөрөө их орчлон гэдэг сургууль 5 жил Солонгос хэл заасан. За энэ үедээ би Солонгос хэлний одоо ямар мэрэгчлэлтэн тутам гэдэг юм бэ гэдгийг бол мэдэрсэн л дээ. Энэ нь юу вэ гэхээр одоо Солонгосын түүх, соёл, эдийн засаг ч гэдэг юм уу те. Ийм хичээлүүдийг заах болохоор мэрэгчлэх хүн олддоггүй. Тэгээ бид нар Монголд байгаа нэг Солонгос багш нарыг ч юм уу Солонгос хүмүүсийг гуйж оруулдаг. Мэдээж тэд нар бас мэрэгчлэх хүн учраас биш учраас тэгэл тэр хичээлийг бол нэг тэгсгээл ороод өнгөрдөг. Тэгээ би за ер нь Солонгос одоо хэлний хичээлээс гадна бус хичээлүүдийг заачих одоо ийм мэрэгжлийн хүн хэрэгтэй байдгийм байна. За би өөрөө тэгвэл ийм мэрэгжлийн хүн болёо гэд тэ. Тэгвэл одоо би ямар ангид орох ёстой болоо гэд. Тэгээ судлаад одоо энэ Хангук хаг гэдэг энэ ангийг бол зориуд би одоо өөрөө сонгож тэ амьдрал дээрх туршлагаасаа одоо ойлгоод мэдрээд сонгож ирж ингэж сурсан ийм түүхтэй. Одоо ямар нэг шийдвэр гаргах гал те гаргаж чадахгүй их бодох шаардлагатай болох юм бол би бас нуурын хажууд ирдэг гэсэн ш. Энэ нуурны хажууд нуур хараад янз бүрийн бодож яхад бас ер нь энэ ус байгалийн энэ гоё одоо үзэсгэлэнт газар гэдэг хүнд бас их гоё эерэг энерги өгдөг юм шиг байгаа. Тэгээ би бас олон одоо чухал шийдвэрүүдийг энэ нуурны хажууд нууртайгаа хамт шийдэжээ да. Тэгээ тийм л дурсгалтай газар да миний хувьд. Нөгөө хамгийн анхаар баяж хийжсэн нөгөө тагтагдиж
За. Чүнчаны алдартай хоолны газар. Тий, анх ажиллаж исэн газар тийм ээ? Ингээ ажиллаж исэн газар. Аа. Чингээгч маань энэ газар одоо ажиллаж исэн. Тэгээд энэ газрыг бас иргэн дурсъя. Энэ газараа бас ирж бас сүүлийн одоо хоолыг мэдэж бас энэ газартаа бас зураг авахудаа гэсэн үгээс одоо энд ирсэн юм аа. Тэгээд ямар шүү сэтгэлээсээ болж байна. Сэтгэл сайхан байна. Тэгээ ер нь бол Чүнчоноос нүдээ жижиг гарсан болсон. Өөр цаасраар ирээд мэдсэн. Гэхдээ 6 сарын дараа ирээд ирсэн ч бас гоё санагдчихэ. Эндээ анх Чүнчонд ирээд одоо энэ такалтын хоолны газар одоо цагийн ажил хийгээд мэдээж бас хүн хэцүү ядарсан энэ олон цаг ингэж бас ажилтдаг юм байжээ гэдгийг анх одоо биеэрээ мэдэрсэн ийм дурсамжийг үлдээсэн газар бол энэ газар. Тэгээд энэ хоолыг анх одоо явтаг юм мэддэггүй байлаа. Яах гэж одоо энэ хоолыг хүмүүс ингэж иддэг байна гэж боддог байсан. Тэгээс өөртөө өөрөө энэ хоолнд дуртай болоод одоо ингээ холоос хайж ирсэн иддэг болсон байж шүү дээ. Тэгээ энэ бол таны маш тай байцаа их болсон юм хоолтой. Тэгээ өөрийн цацлагчаар амталдаг болно. Тэгээ энэ Чүнчон гэдэг энэ хотод энэ хоолыг идэж үзэх боломжтой. Энэ газар энэ хоолоор үнээр ашигтай. Энэ чинь одоо гоорчд ийж сонирхож бүр хасгилаад ирж үздэг ийм хоолоо. За энэ ард байгаа автобусны бодол бас миний амьдралын бас нэг дурсамжтай хэсгийг өгүүлэх юм газар байгаа. Яагаад гэхээр нөхөр маань одоо Монголоос ирээд те хэл дуусч мэдэхгүй бараа ирээд удаагүй ахтан би одоо 2 дахь хүүхдээ одоо жирэмсэн. Би нэг хамхнаа хараад гэртээ байдаг. Нөхөр маань нэг айл нүдгдэг ажил хийдэг. Хэл дуус мэдэхгүй болохоор бас хэцүү байсан юм шиг байна. Тэгээд 4 сар айл нүдгдэг ажлаа хийж байгаа. Тэгээд тэр ажлаасаа гараад өөрөө нэг ажил олоод Орсон чулууны ажил гэж ярьдаг. Одоо барилгын чулуун энэ шалыг л одоо шалнуудын чулууг зөөдөг ажил хийсэн юм шиг байна. Энэ хүнд ажил байсан гэдэг ярьдаг л та ер нь маш хүнд ажил хийсэн. Тэгээ тэр ажилд тэнцээний орой яваад хагас өдрийн өдөр ирдэг. Тийм ажил хийдэг байсан. Өглөө 5-аас гэж босоод орой 7 гэж дуусдаг. Тэр хооронд төстэй зогсолтгүй л ажилдаг. Асар хүнд одоо чулуунуудыг зөөдөг тийм ажил байсан. Тэгээд яалтчгүй л нөгөө одоо жирэмсэн ихнэр тэ хүүхдээ тижээхийн тул нөхөр маань тэгээд зүтгэдэг. Тэгээд хасаатрын ирчээд бүтэн сайны үдээс хойш нэг бүтэний кончоо явдаг байхгүй юу. Тэгээд явтаа энэ автобусны бодлоос автобусны цугаа явдаг. Тэгээд би нөгөө охинтойгоо энийг эндээс ингээ гаргаж өгдөг юм. Их хэцүү саддаг байлаа. Одоо нэг яг ийм автобус энэ дараа яг энэ автобусны цугаа. Ийм автобусны цугаад явна. Тэгээд нөгөө манай автобустай ирч нэг авига яваад дургу гороодаа тэгээд их хэцүү саддаг шүү. Одоо бол яг кино шиг санагдав. Тэгээд саддаг байлаа. Хэл сурахад ер нь авиас шаардлагатай юу? Аль эсвэл хичээл зүтгэх шаардлагатай юу? Авиас л бас хэрэгтэй. Би бас нөгөө одоо өөрөө багшилж байсан хүний хувьд те. За одоо нэг ангид нэг 25 хүүхэд байлаа гэхт чинь авиастай хүүхдүүд бол ялгардаг байхгүй юу. За одоо хэл сурахад чинь дуудлага гэж нэг чухал юм байна те. Ер нь бол авиастай хүүхдүүд бол яг илүү одоо яг тийм дэ хурдан сурдаг гэх юм уу да. Тэгвэл бас давхар хөдөлмөр хэрэгтэй. Авиасаасаа илүү баг хөдөлмөр нь 99% гэж би бас ер нь бол хэлмээр байна л да. Хэл сурахад бол үнэхээр хөдөлмөрлөхгүй л болохгүй. Хинч чиний өмнөөс хэл сураад өгчихгүй шүү дээ, тэ. Үг цээжлэх гээл одоо асуудал байна. Тэр дүрмийг сурах чинь бол өөрөө л нухаж ойлгож ижил хүн сурна гэхээс биш одоо мөнгө өгөө сурчих асуудал бол биш учраас тий. Хөдөлмөр бол зайлшгүй хэрэгтэй. Тэг яг нэг би ингэж бодоод байдаг л да. Хэл сурахад нэг тийм тодорхой үе шатууд байдаг юм шиг байна. Ингээд анхандаа эхэндээ ингээд хэл сурж ах чи айгүй хурдан ингээд сураад байгаа юм шиг байдаг байхгүй юу. Айгүй урамшаад за би ста аваа хэл сурчлаа. Хүн амтантай асуулт тавиад ойлголцоод байна гэдэг ингээд айгүй баярлж итэл
Хэсэг хугацааны дараа юу ч сураагүй юм шиг болчдөг байхгүй юу? Бүр ингээд юу ч мэдэхгүй юм шиг болчдөг. Гээл амар гутрдаг байхгүй юу? Өстө овоо сураад байна гээл те бараг 6 сар өнгөрлөө, жил өнгөрлөө. Тэгтэл одоо олигтой сурсан ч юм байхгүй гээл гутрдаг. Тэр гутарж байгаа тэр үе уул нь ингээд дараагийн шат руу хөгжих одоо яг нэг явц юм шиг байна л да. Тэрийг ингээд даваад гарах айгүй чухал байгаа байхгүй. Тэгээд сэтгэлээр унаад хайчихгүйгээр тэрийг одоо өшөө илүү яг л урдных шиг тий бэлдээл ингээ явах нэг чухал юм шиг байна. За тэгжээтэл нэг мэтгэд өөрөө мэдлгүй одоо ингээд бүр солонгосоор ярьж байгаа юм монголоор ярьж байгаа юм шиг надад ингээд сонсогдох тийм бас гинт тийм үе байдаг байхгүй. Тэгэхээр хэл гэдэг туслаар нэмэгддэг зүйл. Ер нь бол өдөр болгон туслыг хурааж ижил тэр бол тий далаа олох юм л асуудал. Би бол яг тэгж боддог. Ерөөсөө удаан сайтай. Одоо монголчуудын бүхэл одоо монгол хүмүүсийн нэгдэг солийн данзан гэж хувьсгалын анхны 7-гийн нэг солийн данзан өөрөөдөн. Иргэн баян бол улс баян. Солийн данзан Монголын улс төрийн ууган хүчин Монгол ардын намын анхны дарга бөгөөд орчин цагийн Монголын эдийн засгийн салбарыг үндэслэгч хүмүүн бүлгөө. Тэгээ манай хот яг гахалаад байх юм байхгүй жирийн л нэг айл малчин л айл ээж аваар минь тийм л амьдралаар амьдэрсэн. Тэгээд 2000 одоо 6 онд гэлээ 5 онд ч юм уу биш 1994 онд юм уу 5 онд гинтл одоо улсын хурлын гишүүд энэ төр манад ирээд урилга өгөөд л аавыг одоо солийн данзан өгшөө босгох гэж байна. Та бол одоо хамгийн ойрхон төрөлн тий удам нь ингээл одоо зочдууд залж ичж хүндэтгэл үзүүлсэн түүхээ тийм манай аав чи өөрөө ч бараг солийн данзангийн үр одоо мэдээгүй явж исэн юм шиг байгаа чаас мэдчихсэн ч юм мэдхгүй. Тэгэл одоо чухал одоо нэг том хүмүүс ирээл хүндэтгэл үзүүлээд ингэсэн тэгэл аав бол зочирцсан гэж үргэлж ярьжсэн би сан тийм. Тэгээ манай аав 3 дахь үеийн гэж ярьдаг. Би 4 дахь үеийн 4 дахь үеийн төрлүүд нь бол 2-3 айлууд тийм. Би 3 дахь үеийн бол манай аав ганцаархнаа гэж ярьдаг байсан. Тэгээ ийм хувьсгалч хүний үр удам байна. Тэгээ манай ээж хажтмаа гэд жээл Монгол эмэгтэй. Гэтэ миний ээж ухаантай юм байсан. Тэгээ ээж минь одоо намайг яг 10 жил сурч байхад бол одоо ардчлал гэдэг юм руу шилжээд тий. Ер нь бол хөдөөний хүүхдээ сургуулиас их гарч ийлаа. Сургуульд суух юм цэн гэдэг юм унтсан, шалан дараа орсон тийм байл та. Тэгээл маллаад баг тий эртгийн ээж аваад тусчихсан дээр гэж хөдөөний одоо манай тэр голын лан бүх хүүхдээ сургуулиас гарсан. Тэгэхэд сургууль зурх тэр намргуулд манайх ууланд уулрах газар байхгүй. Ер нь зам их муутай. Зас орчгаар тэгээл ерөөсө бүх юм унаа уншихгүй болчихдаг юм. Тэгээ нөгөө хэдэн морин уулнаас бууж ирэхгүй бол ингээл унаа авахгүй. Тэгэл би чи нэг хариул 7 хоног 14 хоног хичээлээ тасалдаг. Ер нь бол тийм. Тэгээд өвлийн хүүтэнд унаа уншиж байхгүй. Сургуулиасаа гар гэл манай аав ерөөсө байнга тэгдэг. Сургуулиас гаргана гэл. Ээж маань зөрөөл. Нэг удаа одоо бид манай дүүртэй сургуульд явах болсон чинь манайх нэг малаа ужирлах юм таарад, үеийн таарад. Унаа хүртгүү, нойр хүртгүү. Тэгээ манай ээж хөөрхөнд амар хол одоо хужирлах газар нэг хол байхад явган өөрөө малаад болж яваад бит хоёр морьтой сумдалтаад сургуульдаа явж ирсэн. Ээж минь аавтаа хэрэлдээд тэгэхэд бас хэрэлдэж ирсэн юм байна. Ямар ч байсан чи 5 бандийнхаа толгойд мэд би 2 охиныхаа толгойд мэднэ. Ямар ч байсан би 2 охиноо сургуульд төгсгөн гэж ингэж зүтгэдэг ийм хүн байсан. Сэтгэлээс олцсон баяр хүргэе. За нийт Монголынхаа ард түмэнд юу гэж хэлмээр байна? Одооноос эхлээд эх орныхаа хөгжлийн төлөө хамаг хүч чадлаа зориулъя даа гэж хэлмээр байна да. За нэг энэ ч одоо докторийн диплом шүү дээ. Яа, та одоо энэ докторийн дипломыг авахын тулд хэдэн жил зарцуулваа? 4 жилийн нөр хөдөлмөрийн ач маань өнөөдөр л ингэ гарч байна да. За яа танд үнэхээр их одоо амжилт хүсье. Бас төгсөж яваад нь бас баяр хүргэе. Баярлалаа. Та амжилтыг яг юу гэж хардаг вэ? Тэгээд өөрөө хэр олон амжилтанд хүрчээвэ? Энэ талаасаа хаваацвал. Амжилт гэдэг өөрөө харьцангуй ойлголт юм шиг. Би одоо 20 эдэн настай ч юм уу залуу байхдаа амжилтыг их л асар их том юм гэж боддог байсан. Амжилтанд хүрнэ гэхээр одоо ухаандаа бол их баяжхыг л одоо амжилтанд хүрнэ гэж байгаа юм байна ч гэдэг юм. Эсвэл их олонний танил болохыг л амжилтанд хүрсэн одоо хүрнэ гэж ингэж ойлгодог байсан л да. Гэхдээ
одоо яг зүгээр эргээд амжилт гэдэг зүйлийг харахаар бол би бас арай өөр өнцгөөс нь хардаг болоод байна л да. Тийм амжилт гэдэг бол зүгээр л хүн өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээл хүссэн үр дүндээ хүрж байгаа энэ процесс л ерөөс амжилт юм байна гэж одоо бол тэгж ойлгоод байгаа. Одоо бол би өөрийнхөө амьдралыг дүгнээд бол яг тодорхой хэмжээнд би бол амжилтанд хүрч яваа гэж ингэж өөрийгөө дүгнэж байгаа. MDK Medical Company. Манай компани эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, чин сэтгэлээсээ хамгийн шударга үйлчилгээг зорилгоо болгон ажиллаж байна. MDK Medical Company бүгд найрамдах Солонгос улсын хамгийн шилдэг эмнэлгүүдийн онцлог давуу талуудыг мэддэг тул өвчтний бүрийн хувийн онцлог тохируулан эмнэлгийн үйлчилгээний сонголтыг хийхэд өрн туслах туршлагатай компани юм. За ингэчүүл арай өвдөх нь бага бас монголчууд маань бас эрүүл амьдрах боломжтой гэсэн нэг тийм бас гаргалгаа харж байгаа шүү дээ. Хүүхэд хөвгшдгүүл их олон хүн ирж имжлүүлж байгаа. Тэгээд нэгдүгээр яхаа энэ одоо төрийг барьж байгаа хүмүүсээс л үнэхэр ичих юм да тий. Амгаахын салбар маань ингэтлээ одоо шаландор ортлоо унчих гэжтэй бүхэл бүтнийг улсын тий амгаахын салбар гэж нэг бодох юм. Хоёрдугаарт ард иргэдээ өрөвдөх юм. Хамгийн маа зараад одоо имжлүүлэх гээл тий харийн нутагт ингэж ирж байгаа тэр хүмүүсийг өрөвдөх юм. Би бол одоо өөрийнхөө хэмжээнд чадлаараа л Монголоос ирж байгаа хүмүүст туслахыг л хичээдэг. Ер нь бол энэ ер нь тэгээ альва ажил хийхдээ би бас их утга учирыг их боддог. Ерөөл одоо юу гэдэг ерөөлтэй байдлаар их төлөвлөж боддог. Энэ ажлыг эхлэхэд ч гэсэндээ хамгийн ихний одоо үйлчлүүлэгч маань хүүхэд байсан. Тийм учраас би тэр хүүхдэд орчуулгын мөнгө авахгүйгээр үнэгүй одоо хүртэл үнэгүй тусалдаг. Өнөөдөр ч гэсэндээ сая оройтж ирсэн тэр хүүхдийн имийг аваад тэгээ оройтж байгаа байхгүй. Тэгээ тэр хүүхдэд бол би чадлаараа байнга тусалдаг. За эмчмэн ч гэсэн бас тусалдаг. Дараагийнх нь үйлчлүүлэгч маань настай эмээ байсан. Энэ хоёрт бол би одоо эхний маань үйлчлүүлэгч байсан. Нэгдүгээрт хоёрдугаарт нэг нь настай хүн, нэг нь хүүхэд учраас хоёуланд нь чадлаараа л тусалдаг. Байнга одоо цаг зав гаргаж тусалдаг. Тэгээ яг ер нь бол манай монголчууд эрүүл амьдрах, эрүүл мэнд бие бодох одоо ийм мэдлэг их муу байна. Ер нь хийн хүнгүй их муу. Тэгээ би хүн ер нь эрүүл мэндийнхаа төлөө бидний идэж ууж байгаа хүнс одоо ходоод руу ороод тий цаашаа юу болж одоо хаана очиж яаж шингэдэг талаар судлах хэрэгтэй юм шиг санагддаг. Би одоо энэ ажлыг хийгээд мэддэг одоо энэ байнга одоо ийм чиглэлийн уушаал тий судалснаас хойш би одоо сахар давсыг идэхээсээ үнэхээр чадахгүй идэж чадхаа болцсон. Одоо манай нөхөрсүүлээд байнга гомдолж байгаа юм. Хоол амар давсахгүй сул. Тэгээд чадлаараа би нөхөртөө өгөх хоолндоо давс хийгээд байгаа ч гэсэн миний гар бүрээсээ тэгж хийж чадахгүй байгаа байхгүй юу. Ягаад гэхээр давс сахар хоёр одоо хүний биед ороод юу болох вэ? Ямар үр дүн авчрах вэ гэдэг. Мэдээж нэг удаа их сахар идлээгээд хүн шууд муулчихгүй, би муудчихгүй шүү дээ. Аливаа одоо хүний өдөр тутмын тэр үйлдэл болгон чинь хураагдал тий хэдэн жилийн дараа тэр үр дүн өвдөж гарч байгаа байхгүй юу. Тийм болохоор солонгосчууд бол айгүйх нөгөө дасгал хөдөлгөөн хийгээл тий эн чинь бол энийг ойлгоцсон, ухамсарлцсан байгаа. Бидний нэвтрүүлэг энэ дүрээд өндөрлж байна. Энэ удаагийн дугаарт Чимэд Австрийн Батчин эгч маань оролцож байна. Та тэгээд нэвтрүүлгээ төгсгөөд бас сайхан урмын үгээр бас өндөрлөл. Энэ удаагийн нэвтрүүлэгт орсноор их олон сайхан дурсамжуудаас хэрэгэлээ. Олон сайхан дурсамжийнхаа мөрөөр одоо тий дахин ихэж явж, дурсамжтай газруудаараа явж, дурсамжаа их сэргээсэн ийм сайхан нэвтрүүлэг хийлээ. Тэгэхээр би ер нь амьдралынхаа туршид бол эзэн хичээл заяа хичээн гэдэг үгийг хэлэгч дуртай нэвтрүүлэгт ч гэсэн нэг бус удаа бас хэлжсэн байхаа гэж бодож байна. Тэгээ өөрийнхөө амьдралаар ч гэсэн энэ үгийг бол яг үнэн юм а гэдгийг бол олон удаа их нотолж байлаа. Тийм учраас дүүнэртээ бас те эзэн хичээл заяа хичээн гэж өөрөө яг хүн хичээх юм бол те хүний хувь тавилан бол үргэлж хүнийг те тэтгэж ивэж авдаг юм а. Тийм учраас үргэлж амьдралдаа хичээж явж байгаарэ гэж ингэж бас хэлмээр байна.